Үрийг бойжуулах ухаан. Үрээ өсгөн бойжуулахад хөөрдөх дүр ихэнд нь сэтгэлийн хөг болно. Үүрэг хариуцлага удаахт нь сургах ясан болно. Өмнөд үзүүлэхийг ирмэлзэх бүхэн хүлгийн жолоо болж хүмүүн бие өрхөөс гарахад хармын сэтгэлээр хандах эцэг эхийн сэтгэл нь энэ нандан хайр юм. Гэвч биеийг бэрхийг туулуулахгүй гэж бүхнээс харамлахын оронд бэрхтээ нүүр тулхаваас давж чадах баатар болгож, гítэлж чадах эрдэм болгож, хамаарч чадах хаан болгож, хаширч чадах хатан болгож хүмүүнжүүлэх аваас энэ эцэг их ёсон мөн. Амьдрах үед хэрэгтэй бүхнийг 13-даа нүдэлтэл, атгаа дамандаа хийтэл сургахыг эцэг эхийн хайр, эцэг эхийн хүч гэх учигтай. Үгүйтэл 13-ыг ашиглаж, амийг зажилж сургахгүй бол тэр хизээдээ хүмүүн болж чадахгүй. Тижээж өсгсөн мал лугаа адил тэрэл хэмэндээ төрдөө зүтгэлгүй, тэрэл биеэр голомдтой хөтлөх аюултай. Үрээг өмөрч, хамаарч болгохч, өснөөс өмөрч, хэсэлтнаас хамаарахаас ёс бус хоол идэх, элдв авир, өмсөх зүвхээр тэтгэж ис болно. Өөрөө өмсөж, өөрөө идэж сурч байж, энэ хорвоод гიშгэх, тулах хүчтэй болно. Энэ бүхнээс нь хамаарад бэлнийг өгөөд биеийг тэтгээд байвал тэр тэжээсэн мах борцсон өөхнөөс өөр юучгүй үр биш хор болж хондонд төрсөн нь ялхас хортон болж гэрийн багныг хороох гинтүү могой болгож гэрийн ивийг нураах галын эмтэн болж эцэг их бурууд итгэсэн эрх танхилын алдаагаа энэ биеэр болоод нэг хотлоороо идэлнэ. Хаан хатан хүмүүн нь ирэм заяанаас хослон нээлсэн алтан бүсээр ороогдсон охид болоод хөвгүүдийн хатуу амьдралыг хэрхэн даах төвчээртэй хэрсөө сайн ухаантан улсаа өмөрөх босоо оршилтон болгож бэлгийн орой дээдэр биеийг бойжуулбал зүйтэй. Гэвч Монгол ясанд оройн дээд хаан гагц голомтоос төрдөггүй. Гал гэр бүхний дотор аж төрж байдаг. Иймээс эцэг их бүр хаан болоод хатныг хатавч гэртээ хамаарч өсгөхийг нүүдэлж ахуйдаа сойрхож нүүрэд төрдөө өсөх Монгол хүмүүний хүслийн зүй юм. Энэ хүслийн зүйд захирагдаж ёсонтөө өмөрч чадвал босоо оршин. Ёсонтөө хамаарч чадвал эрен гүн болсон эрхмийн дээд үр болж голомтын нэрийг оройн дээдэд өргөн мандуулж үгдийн нэр сурыг өөдөн өнгөлж үлэмж гоо болгох нь эцэг өвгдийн хүслийг энэ үрд дамнуулж гүйцэх энэ биеийн мөн оршил мөр тод болох билээ. Чин хүсэл үүнийг үрэлсэн үр Чингис болохын эрээг эрхэмлэн хаан төрийн галыг мандаж хатан заяатны тухыг төвлөж харц ардынхаа сэтгэлийг амуулж хөх толбоо эрхэмлэн дээдэлж их нутагтаа хэмтээ ижил олондоо нүмертэй энэ биеэ хүчжүүлсэн эргэх цагийг дэнсэлсэн эр болж өсмөө. Хацар гоо огт нь ханийн тэнгэрийг түшиж үрийн тэнгэрийг иээж эдийн тэнгэрийг аривжуулж төрийн тэнгэрийг тулж зүс тэнгэртэй мандуулж хар тэнгэрийг аргатаж цагаан тэнгэрийг дуулж хишиг тэнгэрийг даллаж тахилгад тэнгэрээ уухайлж тайлагт тэнгэрээ үлгэрлэж үүдэн тэнгэрээ манаж гал улаан тэнгэрээ голомтондоо үлээж баатар цагаан тэнгэрээ бэлгээрээ хурцлж дайчин тэнгэрээ хүчжүүлж довтлагч тэнгэрийг няцааж булай тэнгэрийг илчилж бузар тэнгэрийг дарж бөгшмөл тэнгэрийг цэрлэж жаягаар мандах наран гэрэлтэн болж жарнаар өөрийн нэрээр мандаж жаргаасан түмнийхэн хишгээр жир заяагаа дүүргэж хатан болон манддаг хонгорхон сэвлэгтэн билээ. Аянгат алтан сударт мөн гүншгийн далай 8 чингүнд оюунаа хэрэглэх бөөгийн их хатан ухаан гэсэн байдаг. Бид 9 ухааныг бичсэн нь ямар учиртай вэ? Суучиг л хатан. Энэ бүгд нийлээд 8 чүгэн. Эцэг эхээ ачлах, үрээ ачлах хоёр нэг л ухаан юм. Эцэг эхийн сургасныг үрд дамнуулж, үр эцэг их болон сүлэлдэн явах тул нэг чүгэн болоод 8 чүгэн болно. Энэ бүхэн нь тархинаас бус оюунаас гардаг.
бэлтгэлээ байжуулах аргууд учраас оюун гэж нэрийдэд байна. Чүвэнт гэдэг нь чухам үнэнт гэсэн утгатай. Өөрсдөө бид эцэг их боловч өөрийн эцэг эхийн өрн болдог тул нэг чүвэн болно.